Үүрийн туяа гишүүний ярьж байгаа бол туйлын зөв. За бас сайн зураг бол зөв комент хэлж байна. Би тэгээд уг нь бол одоо ажлын хэсгийн ажлын дид хэсэг юм уу хэсэг гэх юм уу одоо энэ хууль санаачлагчтэй. Эрүүл мэндийн яамын мэрэгчлэлтэн хүн бол одоо эрүүл мэндийн талаас нь хор хөнөөлийн асуудлыг ярьдаг. Гайлын тэр лаборатори эрхлэгч бол гайл ноогдуулалтын татвар ноогдуулалтын асуудлаар ингээ байр суурьаа илэрхийлдэг судалгаагаа ярьдаг баймаар байгаа. За тэгсэн сая лаборатори эрхлэгч маань Чимбүрэн гишүүний нэрийг ашиглаад хор тавдрын асуудал яриад гишүүдийг ингээд төөрөгдөлд оруулах санаатай юм уу санаагүй юм уу ийм үйл гарлаа. Би энэ байнга ороо эхлэхэд байнга орны дарагт бас байнга орны дарга би танд хэлж байгаа. Нарбатар дарга. Хууль сануулаарай гэж би хэлсэн те. За хууль сануулсаа. Энэ хүн дээр хуулийн арга хэмжээг нь аваа дараагийн байнга орны уралдаа ямар арга хэмжээ авсан талаарх асуудлыг эргэг гишүүд мэдгдээрээ. Бас мөн сайн зураг гишүүний сайн ярьсан асуудалтай холбоотойгоор эрүүл мэндэд хортой асуудлаар энэ чинь юу бид нар нэгдсэн ойлголттой байх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл гайлын лаборатори эрхлэгч гайлын тэр орж байгаа тэр бодисын талаар байдаг мэдээлэл өгсөд болохоос биш ингээ айл нэг тамхи нь илүү ингээд хор тавдар тусахдаг гэсэн асуудлыг өнөөдөр сая ингээд илт худлаа ярьлаа л да. Би худлаа юм үнийг мэдэхгүй. Эрүүл мэндийн яам бол тийм биш ээ гэж. Тэгээ эрүүл мэндтэй холбоотой асуудлаар бол уг нь бид эрүүл мэндийн яамаас мэдээлэл авдаг. Гайлын татвар ноогдуулалттай холбоотой гайлын тэр лаборатори эрхлэгч юм уу гайлын татврынхаа ингэж мэдээлэл өгдөг. За тэр тусмаа гишүүдэд хариулт өгөх хэмжээний албан тушаалтан энэ дээр орж ирэл сууж явах хэрэгтэй байсан. Бидний цагийг үрээд тэгээ гишүүдийг хооронд нь маргалдуулаад тэгээ ингээ бүр энэ хуулийг гацаах тал руу нь оруулж байгаа байхгүй. Тийм учраас яг энэ хүн дээр арга хэмжээ авсан талаар эргээгээд мэдгэдхийг хүсэж байна байнгын дарга.